Сайн мэцхан уу? Тоодохгүй гэгээ хайрын баярын өдөр болох гэж буйг тохиолдуулан сайтынхаа үнэн жишгч охид бүсгүйчүүдтэй болзааны мейкапыг хүрэхэд бэлэн болоод байна. Харин өнөөдрийн мейкапыг маань мейкап артист Жанка агч маань хариуцан ажиллах болно. Сайн мэцхан уу, бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр намана бит хоёр маань Валентины баяр зориулсан гоёмсог энгийн даруй бодолтыг ерөнхийдөө та бүхэнд хүргэх байгаа. Суура тавхтаа маш нэмгээр харагдуулахын тулд ерөнхийдөө спонжор ингээд заавал юу яаж өгөх хэвээр тарааж өгөх хэвээр. Тэгээд юу яах хэвээр хамгийн гол нь суура гэрэлтэй цаанаасаа нэг гоёмсог харагдуулахын тулд заавал ийм гэрэл буюу хайлайт ингээд өвд харагч тавьсан байх хэвээр. Тэ шалтгаан. Тэгээд октоодын нүүрэн ихэвчлэн нөгөө адилхан тохиолддог зүйл юу гэхээр нүдний доорх хөхрөлт байдаг тийм. Тэнгүүдээ нүдний доорх хөхрөлтнөр болохоор доош орж араа өнгөтэй бейс гэхээс илүү энэ өвд аргачлыг хэрэглэвэл илүү айтайхан байдаг. За хуураас өдр хэрэглэхдээ ерөнхийдөө охид бүсгүйч маань ингээд орой болтол шүнжэнгөө бас явж магадгүй шүү дээ тийм болохоор нөгөө будаг нь ингээд уртлах маталтай эсвэл тослог ихтэй хүмүүс ингээд тосноллон ялгараад байдаг шүү дээ. Тийм хүмүүс болохоор ингээд себум кат ч юм уу ингээд тослогийг тэр чигт нь ингээ барьцдаг тиймэрхүү бүдэр төрхөл илүү цохимжтой байдаг шүү. Ерөнхийдөө Монгол төрхийн ихэвчлэн шанаа тавд байдаг. Тийм болохоор шанааны хадад хэсгээр ингээ сүдрээ тавиад өгч. Сүдрээ маш сайн уусгах хэрэгтэй. Болзааны хувьяар ингээд сүдэр нь ингээд зураасан гарсан байл бас юу шүү дээ. Сүдэр надад камераар харж байна. Одоо өргөжлүүлээд шууд бит хоёр ингээд сүдрээ тавьсан. Одоо шууд энэ дээр хацар өнгөлөгч тавих байгаа. Тэгээ хацар өнгөлөгч бол октод маань ямар ч өнгөийг сонгож болно. Пич ягаан тэгээд жоохон тийм шаргал борч юм уу те ямар ч өнгөийг сонгож болно. Гэтэ ягаан өнгө нь болохоор илүү тийм сэргэлэн цаваа тэгээд цаанаасаа нэг cute царай харагдуулдаг болохоор өхөөрдөн харагдуулдаг болохоор хацар өнгөлөгчийг заавал хэрэглээрэй гэж зөвлөө. Хацар өнгөлөгчнийхаа дараа гэрлээ тавьж өгнө. Гэрлээ тавихтаа юм гэдэг янз янзын гэрэл байдаг. Тосон гэрэл, тэгээд хуурай гэрэл. Тэгээд би хуурай гэрэлний оронд иймэрхүү зүгээр тийм саата тийм байдаг штэ. Тиймэрхүүг орлуулад шууд бодох байгаа. За тэгээ хуурай тэнээрээ болохоор шууд ингээд гэрэлтүүлэгч хийгээд баг зэрэг ингээ саатай юм шиг харагдана. Гэрэлтүүлэгч дээр заавал тийм цагаан шаргал өнгө байхаас илүү ийм ягаан дуу пич өнгө байвал илүү гоё байдаг шүү. За хамгийн сүүлд нь хайлайтаа тавьцгаа. Нүүрнийхаа бодолтыг жигдэлж өгнө. За нүүрнийхаа суурийг тавьцгаа. Одоо ингээ хамгийн сүүлд нь нүүрнийхаа бодолтыг барих спрей цацаж өгнө. Нүүрнийхаа бодолтын суурийг ерөнхийдөө жигэд сайн тавих юм бол дараалалаар нь тавих юм бол бодолт ч өдөржингөө тогтон гэхэд ерөнхийдөө найдвартай санаа зовлтгүй. За одоо суураад ингээд дууссан. Тэгээд нүдний бодолттой оръё. Нүдээ болохоор тийм цэвэрхэн ягаан өнгөөр бодоо тэгээд илүү гласс ингээд гялтаар харагдуулах байгаа.
my phone, yeah. За нүднийхээ бодолтой ерөнхийдөө ингээд тэнэ өгч нь ямар ч өнгөж болно. Хэрвээ ягаан өнгө байх юм бол ялдам харагдах байгаа. Хамгийн гол зүйл юу гэхээр чигээр харж байгаарай. Нүдэнийгэд нүднийхээ доор иймэрхүү шингэн бүтцтэй саа ямар ч хамаагүй саа байвал болно. Дээр нь ширхтээ саа тавина. Том ширхтээ саа. Ингэснээр яаж харагддаг вэ гэхээр илүү тийм нөгөө cute царайтай тэгээ хөөрдөм харагддаг болохоор иймэрхүү жижигхэн чимэглэлүүдийг хийвэл илүү бодолтноо сэргэж өгдөг байгаа. За ерөнхийдөө нүднийхэн доор бит хоёр ингээд саа тавчаад сааныхаа доотлолт сүдэрлэлээд өгчөж байгаа. Тэгэхээр нүд маань илүү ингээд том харагдахаас гадна Нэгдүтэй. Нэгдүтэй харагдана. За ингээд нүдийн бодоо дууссан байгаа. Одоо хүмсгэн дээр болохоор тийм үсэгтэй хүмсэг байдаг шүү дээ. Угаасаа ийм хүстэй хүмсгтэй хүмс шууд ингээд маскара, бор өнгийн маскара ч юм уу хүмсгийг өргөж өгдөг тиймэрхүү маскара ашиглаад хүмсгнийхээ хэлбэрийг заасан. Дээшээ ингээд самнаж өгнө. Ингээ хүмсгнийх нь хойдлын жоохон өргөм урт алхахыг гэх юм бол иймэрхүү хагас бор өнгийн харандагаар ингээд хөшлөөрч зурж өгөх байгаа. My phone, yeah. 3 o'clock in the morning. We've been going and going back and forth cause we don't know better. And I thought we'd be different. Yeah, we were on to some good shit. We keep dancing with the devil, but he doesn't have a back now. Should be pulling away from the fire. Should go, but I don't even try. Gone in the deep end tonight, tonight, tonight. I just wanna love ya. I just wanna love ya. За одоо ерөнхийдөө ингээд нүднийхээ бодолт хөвсгөө бодсныхаа дараа уруулаа иймэрхүү энгийн өнгөөр бодож болно. Хэрвээ уруулаа бодох дургу охтууд маань иймэрхүү өнгөлөгч буюу уруулыг помбоолгож харагдуулдаг тийм помбоолгоч байдаг. Тэрнгээр бодож болно. Энийгээр бодоход ерөнхийдөө уруул маань 1-2 минутын хооронд чимчимдэг уруулаа томруулж байгаа гэсэн үг.
You only call when you want it. Babe, I gotta be honest. You know my body never knows. Ингийн иймэрхүү гэлтгэр өнгөөр бодож болно. За уруулаа ерөнхийдөө яаж ч бодсон болно. Зүгээр өнгөлөгчөөр ингээд томруулаад бомоолгож бодож болно. Эсвэл зүгээр юм бэж өнгийн будгаар өнгөн ингээд бодчих болно. Тэгэх юм бол илүү будааг юм шиг цэвэрхэн харагддаг. За ерөнхийдөө уруулаа будаа дуусчлаа эцсийн байдлаар. Тэгээд хамгийн сүүлд нь спрейгээ цацаад за ингээд өнөөдрийн Валентины болцооны бодолт маань дууссан байгаа. Тэгээд охид бүсгүүчүүд маань яг гол ингээд хацрах хөнгөлөөгч тэгээд уруулны бодолт гэх мэтчлэн гол зүйлэн дээр илүү анхаарад тэгээд Валентины өдрөө сайхан тэмдэглээрэй. За баяртай. Clock